Сүүлийн үед Украины тал өөрийн газар нутаг дахь фронтын шугамд Оросын харимтад тулахын зэрэгцээ 2014 онд Оросын эзэмшилд орсон Кримийн хойгийг ониж түншний хямралд оруулах стратегийг идэвхтэй хэрэгжүүлж эхэллээ. За энэ үйл ажиллагаа тус хойгийн иргэдийн өдөр тутмын амьдралд хүн дээр тусаж байна. 2026 оны 6 дугаар сарын 10-ны байдлаар Орос улбаны улсын элтэнд байдаг Кримийн хойгт Украины нисгэгчгүй нисдэг тэрэгний тасралтгүй цохилтын улмаас түлшний хомсдолд орж өдөр тутмын амьдрал доголдож эхэллээ. Хамгийн сүүлийн үеийн халдлагаар Севастополь хот дахь түүхийн музейн дээвэр унагдаж чадсан байна. Үүнтэй зэрэгцэн Кримийн эрх баригчид шөнийн цагаар зорчих галт тэрэгний хуваарийг эрс цөөлөх шийдвэр гаргажээ. Учир нь энэ 7 хоногт галт тэрэг рүү чиглэсэн цохилтын улмаас машинистын туслах ам өргөдөж, машинист нь шархтаад байгаа юм. Халдлагуудын шууд үр дүн шатхууны нийлүүлэлт тасалдаж, нэг хүнд дээд тал нь 20 литр түлш олох хязгаарлалт тогтоон автомашины улсын дугаартай холбосон тусгай QR код ашиглаж эхэлсэн байна. За Украины зүгээс энэхүү Кримийг онлох болсон нь тус хойгийг Орос улбаны улсын цэргийн хангамжийн томоохон бааз гэж үзэж байгаатай холбоотой юм. Иймд Кримийг Оростой холбодог газар зүйн 2 гол судас болох зүүн өмнөд хэсгийн хуурай замын гүүр болон Керчийн хоолойг тогтмол онцсоор байна. За ингэснээр Оросын зэвсэг түвшний фронт руу илгээх хангамж шатхууны тээвэрлэлтийг нь саатуулах үндсэн зорилготой юм байна. Нөгөө төгөөр барууны орнуудын эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ нь Орос улбаны улсын хувьд газрын сүний экспортын өртгийг өсгөхөд хүргэж байгаа бөгөөд дотоодын дэд бүтц рүү чиглэсэн зохилтууд нь нөхцөл байдлыг улам дордуулад байна. За Оросын талаас ч өөрсдийн зохилтуудаа үргэлжлүүлж байгаа бөгөөд хоёр талын хувьд аль аль эсрэг талынхаа эдийн засаг дэд бүтцийн чадварыг шавхаг таахдаг барьж байна. За өнгөрсөн үйл Орос улбаны улс нь Украины эрчим хүчний байгууламж руу 5 удаагийн томоохон цохилт өгч бөмбөгдсөн нь Украин даяар хүйтэн өвлжөхөд хүргэсэн юм. Энэ мэтчлэн стратегийн чухал объектууд хоёр талын дайны гол бай болон хувираад байна.